За Алтан зуумын тэмцээний тойргийн барилтаа өнөөдөр дуусж байна. Тэгээ Алтан зуумын тэмцээнд баг ивент итгэж дэмжиж оролцуулсан үндэснийхээ одоо томоохон үйлдвэрлэгч компаниуд, багийн эзэд одоо багийн дарын албанд ажилласан хүмүүстэй бас бүгдээрэнд нь талархал одоо илэрхийлье. Монгол үндэсний одоо өв соёл, Монгол одоо үндэснийхээ спортыг дэмжиж байгаад. За тэгээд Алтан зуумын барилдаанд 8 баг барилдаад 4 баг плей-оффт одоо шалгарч байна. За бас оролцож одоо барилдсан бүх бүгчүүддээ бас одоо баяр хүргье. Алтан зуумын тэмцээн маань бас алдаатай, оноотой, жижиг сажиг янз бүрийн зүйлтэй тэгэл урагшилжил байна. Дараагийнхаа юмд бас анхаарна үстэй. Тэгээд энэ зохион байгуулалтын дээр бас үзэгчдийг олноор татах өмнө бас хэлжлээсэн санал л та. Тэгээ үзэгчдийг их олноор татаж үзүүлэх спортын бие тамирын сургуулиуд за бас энэ үзэгч их олонтой байвал бас гоё цан болох байх. Саяхан Mobicom-ийн 30 жилийн өмнө барилдаан болсон. Бас шинэ өнгө төрхтэй сайхан болж ил. Ер нь плей-офф манаас тэр төвшний зохион байгуулалттай болвол илүү олон хүн сонирхож, илүү олон хүн ирж үзэх болов гэж бодож байна. Тэгээ манай багийн залуучууд бас бүгд одоо өөрийнхөө үүргийг гүйцэтгэж амжилттай одоо барилдаж төгсгөлийн барилдаанаа хийлээ. Тэгээ зохион байгуулагчд бол нийт оролцсон ивент гэсэн бүх хүмүүстээ талархал илэрхийлье.